За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би Сонгон ярхан нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн комьюнитийн эмч инхтэй байна. За тэгээд манай өсвөр үеийн комьюнити маань 2024 онд байгуулагдсан. За байгуулагдсанаас хойш өсвөр үеийн хүүхдүүдэд ерөн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэе гэсэн зорилготой ажиллаж байгаа. За энэ тусламж үйлчилгээнд маань юу орж байгаа гэхээр за өсвөр үеийн эмчийн үзлэг, за сэтгэл зүйчийн үзлэг, за нийгмийн ажилтны тусламж үйлчилгээ хамааруулж байгаа. Тэгээд бид нэр энэ комьюнитийнхаа хүрээнд за хорооны хамтарсан багууд болон харьяа өрхийн эмнэлгүүд, за сургуулиудынхаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, за багш нартай хамтарч ажиллаж байгаа. За цаашид хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. За өсвөр үеийнхний хүүхдүүд донд ер нь тулгамж байгаа асуудал гэх юм бол нэгдүгээрт нөхөн үржихгүй эрүүл мэндийн боловсрол байна. За хоёрдугаарт болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол. За гуравдугаарт болохоор ер нь бол биеийн эрүүл мэнд. За эцэг эхчүүд маань ер нь нөгөө өсвөр насны хүүхэд гэдэг утгаараа нөгөө том болчлаа, гараас гарчлаа гэдэг үднээс өсвөр үеийнхаа хүүхдүүд рүү анхаарлаа ер нь арай бага хандуулдаг юм шиг санагддаг. За тэр ч үүднээс өсвөр үеийн хүүхдүүд донд маань нэгдүгээрт амны хөндийн өвчлөл маш их байгаа. За хоёрдугаарт болохоор нөгөө нөхөн үржигүй эрүүл мэндийн боловсрол муутагаас болоод за бэлгийн замын халдварт өртөх, за ямар өсөөгүй жирэмслэлтүүд, за өсвөр насны охидын жирэмслэлт бас их байгаа. За гуравдугаарт болохоор ямар нэгэн байдлаар одоо сургууль дээрээ гадуурхах, дээрлэлтэнд өртөх ч юм уу, тэрнээсээ болоод сэтгэл зүйн хувьд тулгамдсан асуудалтай хүүхдүүд бас их орж ирж үйлчлүүлдэг байгаа. За эцэг эхчүүдтэй хандаад эхлээд өсвөр насны хүүхдүүд маань ерөнхийдөө энэ нас маань ихчлэн нөгөө найзуудтай гэр орондоо нэг байх нь ер нь багтай. Тэгээд ер нь найзуудтайгаа гадуур дотор одоо ингээд гадуур дотор явах ч юм уу тий. Иймэрхүү асуудлууд их байдаг учраас аль болох хүүхдүүдтэйгээ найзархаг харилцаасаа гэж боддог. За тэгэхээр эцэг эхчүүд маань нөгөө хүүхдээ ингээд загнаад шүмжлээд ингээд ахаар хүүхд маань эцэг эхтэй очиж одоо өөрийнхөө тулгамж байгаа асуудлыг ярихаас илүү найз нөхдөдөө очиод ярьдаг. Тэгээд найз нөхдөдөө ярьсны улмаас ямар нэгэн байдлаар нөгөө найз нөхдөд цаашаага за сургуулаар нь тараах ч юм уу, цаашаа нөгөө өөр найзуудтай тараах ч юм уу. Тэгээд үе тэнгээ дээрлэхэл дарамж халтанд орох эрсдэлтэй байдаг. Нэгдүгээр за хоёрдугаар болохоор нөгөө бэлгийн замын халдвар гэдэг юм байгаа. За бэлгийн замын халдвар авчлаа гэдгээ ингээд ямар нэгэн шинж тэмдэгт илрээд тэрийг эцэг эхээсээ нөгөө нуугаад хаагаад тэгээд тэрийг нөгөө цаашаага найз нөхдөдөө ярьдаг ч юм уу, эсвэл оройтож онцлогдох асуудлууд бас сүүлийн үед их гарч байна. Тийм учраас хүүхдүүдтэйгээ аль болох сайн ярилцаасаа, ойлголцоосоо гэж хүсэж байна. За тэгээд 3 дугаарт болохоор нөгөө хүсээгүй жирэмслэлтийн асуудал байгаа. За ер нь манай Сонгон ярхан дүүрэг ер нь бол өсвөр насны жирэмслэлтийн тоогоороо ер нь одоо Улаанбаатар хотын дүүргүүдийнхаа хэмжээнд ер нь 1-р байранд явж байна. Тийм учраас энэ өсвөр насны охидууд руугаа их чиглээд за бүр хоорондоо сайн охидуудтайгаа сайн ярилцаад за хэрвээ бүр ярилцаж чадахгүй маа гэхэд манай комьюнити дээр ирээд за надтай болон манай сэтгэл зүйчтэй ингээ ярилцаад ойлголцоод хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллах уу, яах уу, за хүүхдүүдэд нь ямар бэрхшээл байна гэдгийг ингээд ойлголцоосоо гэж хүсэж байна. Зарим нөгөө өсвөр насны охидууд маань нөгөө эцэг эхээсээ айгаад маш 5-6 сартаатай ч юм уу жирэмсэн гэдгийг мэдэх. Зарим тохиолдолд бараг 7-8 сартаатай жирэмсэн гэдгийг ээж аваасаа нууж авч аваад мэдэх тийм тохиолдлууд ер нь бол цөөнгүй ид гардаг. Тийм учраас хүүхдүүдтэйгээ ер нь сайн ярилцаасаа, хүүхдүүдээ хаана юу хийж явааг сайн бас эцэг эхчүүд маань мэдээсэй гэж хүсэж байна. Ямар хүмүүстэй найзлаад байна, ямар хүүхдүүдтэй нийлээд байна. За одоо нөгөө найз охинтой боллоо гэхэд ямар найз охинтой байгаад байна, ямар найзлуутай байгаад байна тий. Тэр найз охин найзлуутайгаа тэр нөгөө бэлгийн харилцаа гэдэг юм бэлгийн харилцаанд орсон уу үгүй юу? Хэрвээ бэлгийн харилцаанд орсон бол за яаж бэлгэвч хэрэглэх үү? Яаж жирэмслэлтээ сэргийлэх вэ? Яаж бэлгийн замын халдвараас сэргийлэх вэ гэдэг талаар бас зөвлөгөө өгөөд нарийн сайн ярилцмаар байна. За тэгээд охин хүүхэдтэй ээжүүдийн хувьд бол охтууд нөгөө сарын тэмдэг ирдэг. 12-оос ерөн 13 наснд биеийн им ирж байгаа. Тэр үед ямар сарын тэмдгээ одоо ариун цэврийн хэрэглээ яаж солихоос ахуулаад за сарын тэмдгийн хуанлыг гэдэг юм байдаг. Сарын тэмдгийнхаа хуанлыг яаж хөтлөх вэ? Яаж тэгээд сарын тэмдгийн хуанлын хөтлөөд биений эмний үед өвдөлт байдгүй, яадгүй идэггүй гэдгийг маш сайн анхаарч ямаар байна гэж хэлмээр байна. 4 сарын 15-наас
5 сарын 15-ны хооронд за юуны эрүүл мэндийн яамнаас өсвөр үеийнхнийг сонсоё ойлгоё гэсэн аян зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд манай харьяа өрхийн эмнэлэг болон сургуулиудтайгаа хамтран ажиллаж за сурагчид болон эцэг эхчүүдэд ингээд эрүүл мэндийн боловсрол нөхөн үржихүүн боловсрол за тэгээд сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулнаа. Энэ үйл ажиллагаан дээр хамтран ажиллах өрхийн эмнэлэг болон сургуулиуд байвал манай кабинеттай хамтран ажиллахад нээлттэй шүү. За тэгээд хүүхэд гэдэг маань ер нь эцэг эхийн толь байдаг учраас за өсвөр үе гэлтгүү гараас гарчлаа гэлтгүү хүүхдүүдтэй маш сайн анхаарал тавьж байгаасай хүүхдүүдэд ойлгоосоо ярилцаасай гэж та бүхнээсээ хүсэж байна.